Hey юу яцхан үзэгчтэй New Suck in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа та бүхэндээ маш их баяртай байна. За тэгээд өнгөрсөн болоод энэ 7 хоногийн Mongolia Pop-ing хамгийн сонирхолтой үйл явдлуудын базаа мэдээлэлдээ тав томорил. Олон юм яриад яхав шууд эхний сэдвтэ орцгоё. Өнөөдрийн манай бичлэгтээ олон улсын бооцооны хамгийн том албан ёсны сайт 1xBet хамтран ажиллаж байна. Хэрв та 18 болон түүнээс дээш настай бол миний видеоны комент хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод New Suck гэсэн промо кодыг ашиглан анхны депозиттоо 100% бонусыг авах боломжтой. За хамгийн ихний сэдв бол өнгөрсөн 7 хоногийн хагасаа өдөр болсон Triple X Music Festival-тай холбогдож байгаа. За уг тоглолтын плейд бол мэдээж sold out болсон ойлгомжтой нүдэн баримжаагаар бүр 35-40 мянган цуг санагдчихсэн маш их хүн байсан. За эхлээд бол энэ жилийн Triple X-ийн давуу талуудыг бол ярьж эхлэх зүйтэй баха. За хамгийн ихний давуу тал бол мэдээж үеийн хатан байдал. Дараагийнх нь бол мэдээж тайзаа гол зассан байдал, тэгээд тэр тайзны харагдах байдал, entertainment байдал, тэр лэдүүд, тэр рэперүүдийн перформанс энэ бол үнэхээр бол гайхалтай болсон. Амун дээрээс нь бас үнэхээр дайжгүй дууралтай байсныг нь бол хэлхэн зүйтэй байх. Тэгээд ч мөн болоогүй тоглолт 12 цагаас тарж байгаа те ерөнхийдөө нэлээд орой тарж байгаа учраас тоглолтын нийт үзэгчдийн масс нь бол бас жоох хүүхдүүд учраас цэнгэлтгийн гаднаас ингэж янз бүрийн чиглэл рүү автобусыг бол явуулж исэн. За энэ нь бас ерөнхийдөө үзэгчд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа байсан. За одоо харин хэдүүлээ энэ жилийн Triple X-ийн сул талууд руу орцгоё. Нэгдүгээрт энэ жилийн Triple X бол маш олон хүн цугларсан байсан учраас нойлын асуудал бол ерөнхийдөө хэрээс хэтэрсэн байсан. Ихэнх нойлоо хаацсан байсан мó аль эсвэл бүх нойл нь ажиллаад ачаал нь ингэж их хитрээд байгаа мó гэхээр яг үдсэн хүмүүс бол ихэнх нойл нь хаалттай байсан. Маш цөөхөн нойлоор оруулж исэн гэж бол ярьжсэн. Хэрв чи тэнд тоглолт үзээд гэнэт шээс чи хүрээд нойл орох шаардлага гарах юм бол 2-3 цагийг дор хаяж очрлож өнгөрөөнө гэсэн бол үзэгчдийн яриа байсан. Мөн яг тэр очр дунд чи санамсаргүй нэгэн байдлаар халтарч унах ч гэдэм үү те санамсаргүй нэгэн байдлаар газарт унсан тохиолдолд одоо дээрээсээ дэвсүүл нь одоо яадаг чинь те бүх муу муухайг бол үзнэ. Дахин нэг асуудал нь бол цэнгэлтгийн стандартыг эвдэж цэнгэлтгийн дооцыг хэтрүүлж маш олон хүмүүсийг бол тийшээ оруулсан гэх мэдээлэл байгаа. За үүнээс гадна томоохон нэг асуудал бол зохион байгуулагчтай хамааралгүй энэ үзэгчдийн ухамсарын асуудал байгаа. За зарим нэг хүмүүс бол Triple X-ийг бүр золбонгуудын шоу гэж бол нэрлэх болсон. Яагаад гэвэл тэнд маш олон жоох хүүхдүүд очдог, маш олон жоохон хүүхдүүд очоод тэгээд маш их хэмжээний зодооныг бол үүсгдэг, зодон хийдэг. За зодооны талаас ярих юм бол энэ нэг алгадаад зогсож байгаа хүүхдийг бол цагдаагийн байгууллагын бол шалгаж эхэлсэн байгаа. Тэгээд шалгаадаг юу болсон юм байгаа мэдгүй. За бид бүхний яг одоо харж байгаа дүрс бол бас цэнгэлэх дотор нэгэн зодон явагдаж байна. За энэ зодон нь бол улмаар бол наадам центр рүү шилжсэн байгаа. Үнэхээр бас аялаган fight night. За Triple X дээр ганц хоёр юм нэмж хэлэхэд 91 артистууд нь ерөөхдөө бол зарим нь нэрээгүй тухайлах юм бол DC болоод Gangbang ганга. За мэдээж албан ёсныхоо постэр дээр Gangbang хамтлаг гэж бичсэн боловч баяна ганцаархнаа ирсэн. За энэ нь бол ерөөхдөө Gangbang дотоод бифтэй бол холбоотой байх гэж бодож байна. Яагаад гэвэл Triple X-с өмнө Loki, ганга, баяна гэсэн ерөөхдөө бол DC-д тойрон явсан шүү дээ та бүхэн мэдж байгаа. Тэгээ баяна бол хоёулын нь ерөөхдөө DC-сэн бол track-а бэлтчихсэн байсан. Мөн рэпер 200 гэр өөрийнхөө group-тэйгээ тайзан дээр гарч ирээд үзэгчдэг бол тайз руу гарч ирэхийг бол маш ихээр уриалсан. Манай 10 брэччихгүй. Манай 10 юм брэччихгүй. За мэдээж халамцсан сүрсэн хөөрцөн яангууд бол зүгээр гарч ирээд буцаага бууна гэж юу аах вэ? Тэгээд жаахан эмх замрууг байдлыг бол үүсгэсэн. Тэгээд хамаалагч нь гарч ирээд бол хүчээр буулгасан 200 тэгээд уриалчаа. За одоо манайхан буучхаа хурдан буугаач гэж бол өөрөө шаардаж эхэлсэн. Үүнээс гадна Triple X-ийг зөхиодог халзаа ах бол 200 дээр очиод чи өөрөө гараад иргээ өстэй гэж хэлэхэд нь 200 бол ерөөхдөө юу гэж хариулж байгаа сонсогдноо. Би гараад иргээ гэж хэлээгүй шүү дээ.
За тэгээд ерөнхийдөө 3 сарын өмнө сонгуулиар худалдагдсан би дахиж 2 зүйлийг сонсохгүй cancel culture bla bla гэдвэсэн нөхдүүд одоо хаана байна. За тэгээд ерөнхий товч хураангүй 2024 оны Triple X-ийг иймэрхүү болж өндөрлсөн. За дараагийн сэдэв бол жаахан улс төртэй холбогдож байна. Одоогийн байдлаар бол орон нутгийн сонгуул болоод одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуул болох гэж байгаа. За үүнтэй холбогдуулан Illuminati-ийн рэпер Бажи ардчсан намаас нэр дэвших болсноо зарласан байна. Бажи байна. Тэгээд яг энэ удаагийн орон нутгийн сонгуульд миний бие бол яг ардчсан намаас нэр дэвших шийдсэн. Тэгээд түрүү яг Бацуудаар бас өмнө хэлжсэн л та манай намд бол ер нь хинч дэвшээд хинч одоо альсээд бас дэвшиж болно гэдэг энэний бол нэг жишээ л. Тэгээд манайхан шууд ус төржүүлээд байгаа. Энд бол ямар ч ус төрсөн байхгүй л дээ. За хэрвээ харьяа дүүрэгт чинь Бажи ах нэр дэвшиж байх юм бол та дэмжих үү аль эсвэл дэмжихгүй юу? Дэмжих бол яагаад, дэмжихгүй бол яагаад? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Ингээд дараагийн сэдвтэ орцгоё. За дараагийн сэдв бол ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх ган тулга буюу секс цагаан богтой холбогдож байна. 2024 оны 9 сарын 6-ны шөнийн 1 цагт түүний эмэгтэй өвөнд гар хүрж байгаа бичлэг бол олон нийтэд тарсан маш их хандлагыг авч байна. За тэгээд ямар бичлэг байваа? Оо юу эмхтэй өн зодж ирсэн юм шүү дээ. Секс цагаан богт шүү дээ. Тэр шүү дээ. Оо юу эмхтэй өн зодж ирсэн юм шүү дээ. Би чамд юм шийдвээ. Байнга юм шийдвээ чамд амтнаа чамд байна. Секс цагаан богт шүү дээ. Сүйд авах гэж байгаа. Сарын танхим хата хоёроо чиний авах гад ирсэн шийдсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Бодлоо. Бити ийм амар Завг бичлэгний комент хэсэг дээр нь бол Matthew Records-ийн тамир нүдээ олоогүй сохор үлдэл байна да бүр нүдэд байдаг шүү. Энийг нүдэлчаа ёстой нүд хуруу юм а. За энэ дээр нь бол ерөнхийдөө reply хойд аав хийсэн тэгээд алсын хараагүй үлдэл байна. За нэг иймэрхүү комент байсан. Үүнээс гадна rapper 168 иймэрхүү дуу дэвсээд тэгээд энэ бичлэгийг бас татсан байгаа өөрийнхөө Instagram аккаунтаасаа. Занал хийлэх хэрэг байсан юм уу? За тэгээд энэ мэдээчлэн иргэд төдийгүй рэперүүд бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж үнэхээр жигшүүрт үйлдэл байна хэмээн бас илэрхийлж гисэн. Бичлэг цацагдсан өдрийн өглөө буюу 9 сарын 6-ны өглөө Mass сегмент дээр артист секс цагаан богд буюу ган тулгын эмэгтэй хүнд хүч хэрэглэж буй бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахаар болжээ. За нэг иймэрхүү нийтлэл бол гарсан. За хэрвээ та бүхэн мартаагүй бол секс цагаан богдын хувьд дараагийн сонгуулиар нэр дэвшнэ гэдгийг ерөнхийдөө аль бие осоор мэдэгдэж байсан өөрийнхөө инстаграмаар дамжуулаа. Тэр бол ойлгомжтой. Би 2028 онд нэр дэвших хүсэлтэй байгаа ш. Би 2028 онд ямар ч нэр дэвшин. Яг одоогоос 3 сарын өмнө бидний нүдэн дээр хангалттай шударга бус зүйлс бол болсон бүгд харсан нийгэм даяараа бол харж ирсэн. Одоо бид нэг л зүйлийг харах үлдлээ. Түүнд хэрхэн хариуцлага тооцох вэ? Цаг хугацаа бүгдийг хэлэх болно. За бичлэгний дараагийн сэдэв бол Don Twitter болон Flash хамтлагийн Bebe нартай холбогдож байгаа. За би яг өмнөх базаан дээрээ Don Twitter болон Bebe нарын хоорондын beef-ийн талаар ярьсан. Тэгээд Don Twitter-гийн бас DC-ийн талаар ярьсан. Харин энэ удаагийн базаан дээр Bebe бол Don Twitter-д бол хариуг нь барьсан байгаа. За нэг иймэрхүү diss track-ыг бол хийсэн. Цоцсон нойлоод буцсан ойлгох хүүхдийн хойшны бөөнөн хоцсон хөвшин авчин хөвгдөд нутаг буцсан хөрхий ажин хүдэ гомдод үгийг буцсан цусаараа тэгсэн төрөг түүхэндэ бичээ цус хойлоцсон хүнээ тайрдаг хүүхэд гिचээ зүгтэ шаадаг жакуулж надад хүүхэд гिचээ төмсгөнд бол байх байсан хоёр хүүхэн гिचээ доо мо хийхэ бэл сэл дупон бүрэтэ хипхоп бэл найл дотор шалгах төрсөн кондомнаас урсан тусал дотор банда гинчин банд банаста тусал хоёр үгүй тэсэхгүй чи хойшин банд бантай хорводор хөөрөхдөө чи над руу духиж андуурч банда тэ чи мо жакул бэстэ хойшнгонд хорхоо амьдар тэ хоёр гिचээ хоцсон амьдралаа DJ бас рэпер гэж хэлэх үг яг хэлэх чин зөө хэдэн клаб хэсэгтээ тагтулж үдсэнгүүд мэнэ зөө хэдэн DJ пестагүүдийн чинь дэмждэг зөө хамтлагийн ахлах чин дуу хийгэж гуйж байлаа зөө гөлөг хоцсон цоцсон нойлоод буцсан ойлгохгүйгийн хойшны гомн нь хоцсон хүүгээд. За Bebe-гийн diss дунд та бүхэн хэдэн оноо өгөх вэ? Мөн Don Twitter-гийн diss дунд та бүхэн хэдэн оноо өгөх вэ?
За аль нь илүү вэ? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Яг ингэж үлдээгээрэй. Мэдээж дисто биф гэдэг бол хипхопод заавал байх ёстой зүйлс, харин мөн хипхопод байх ёстой зүйлс нь сагсан бөмбөг болоод клаб мөн пүүз. Мэдээж энэ дундаас салшгүй нэгэн хамгийн чухал зүйл бол клаб, тэр дундаа стрип клаб. Хотын төвд тодруулах юм бол I Loved Club-ын ердөө цаатлын хаалга. Лагнос хэмээх стрип клаб үйл ажиллагаагаа явуулж байна. Өдөр бүр шөнийн 22 цагаас өөрийн 4 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулж байгаа Лагнос хэмээх стрип клабд ирж хипхоп дуу сонсонгоо өөрийнхөө биеийн алжаалыг тайл, стрессээ март. Хипхоп болон халуун хоохот тийм ээ. Энэ бол Лагнос стрип клаб. Гэхдээ энэ 7 хоногт энэнээс илүү халуухан мэдээлэл байгаа хамгийн сүүлийн сэдэв бол мэдээж хамгийн халуухан мэдээ байдаг. Энэ жилийн хувьд шоу тоглолтууд маш олноороо болж байгаа. Тэгэд хоорондоо маш олон шоу давхцаж байна. За хамгийн том давхцал гэвэл одоогийн байдлаар цэцээ болон мөвжи байсан ч гэсэн яг энэ давхцалтай бол харьцуулахын аргагүй байх. Энэ давхцал нь юу вэ гэхээр Outlaw-ын 20 жил болоод Big Show Music Festival. За өчигдөр буюу 9 сарын 5-ны орой Big Show хэмээх нэртэй тоглолт татар, мөнхийн рэп, флаш, нөөм 4 зүг. За эдгээр хамтлагуудаар бол өөрсдөө тоглолтыг зарласан байгаа. Тэгэд хамгийн сонирхолтой нь Outlaw-ын 20 жилийн ойтой нэг өдөр. За ингэж зарласны дараа бол маш олон хүмүүстэй за яагаад ингэ Outlaw-тай нэг өдөр давхцуулж байгаа юм бэ? All-in Hit 1-2 гэж хамтдаа тоглолт хийчихэд яагаад ингэж давхцуулж байгаа юм бэ? Та хэдийн хооронд ямар нэгэн асуудал үүссэн юм уу? Яасан ийсэн энэ төр бол маш олон асуулт байсан. За ерөнхийдөө бол 3 хамтлаглаа бол нийгэм бол ерөнхийдөө дайрч эхэлсэн. Та хэд ямар хүн чанаргүй юм бэ гэж. За уг олон шүүмжлэлд Big Show Music Festival албан ёсны өөрсдийнх нь пэйж хуудаснасаа за манай албан ёсны пэйж хуудсыг дагараа залуусаа. Та бүхэндээ нэг зүйлийг хандаж хэлэхэд 2024 оны 9 сарын 20-ны өдрийг бид аль нэг жилийн өмнө төв цэнгэлт хүрээлэнгээс бол авсан байсан шүү. Бидний тов аль нэг жилийн өмнө гарсан албаар давхцуулсан асуудал огт байхгүй шүү. Баярлалаа хэмээх бол мэдгдлийг бол хийсэн байгаа. За ерөнхийдөө эндээс харахад бол Triple X болон XMF-тэй одоо жил болгон ингэж шоу болдог шиг за ахин нэг шоу бол Монголд мэдлж байгаа шиг байна. За энэ нь бол Big Show Music Festival. За энэ жилийн тэгээд анх удаагийнхын шоу бол нэлээд сенсац дундуур бол давхиад орчих шиг боллоо. Давхиад чих шиг тий. За тэгээд постныхоо комент хэсэгт нөөм хамтлаг Outlaw найзууд маань өөрсдөө 20 жилдээ биднийг байх шаардлагагүй гэж үзсэн. Хэн муудсан гэд байгаад байгаа юм бэ? За нэг иймэрхүү бол мэдгдлийг хийсэн байгаа. За эхний сэтгэлдээс нарахад бол тий Outlaw-ын найзууд маань өөрсдөө 20 жилдээ биднийг байх шаардлагагүй гэж үзсэн гэдэг нь бол энэ хэдийн хооронд ямар нэгэн биф бол үүссэн байх өндөр магадлалтайг бол харуулж байна. За тэгээд 9 сарын 20 болоход ердөө 2-7 хоногийн хугацаа үлдсэн байна. Тэгээд энэ 2-7 хоногийн хугацаанд тэ энэ хоорондоо ямар бифтийн одоо ерөнхийдөө ийм учир битүүлэг үйл явдлууд одоо энэ зангилаа бол ерөнхийдөө бол тайлагдах байх гэж бол миний бодлоор бол бодож байна. За тэгээд бүр нэг сонирхолтой зүйл нь бол энэ тоглолт бол бүр супер хямд үнийг бол үзэгчдтэй санал болгож байгаа бүр VIP тикеттэй 50% хямдруулсан байсан. За тэгээд цэцээ мөвжигээс гадна хамгийн супер хамгийн том давхцал бол 9 сарын 20-ны давхцал боллоо. За үүнхээр сонирхолтой юм болох нэ залуусаа. Мөн маргааш буюу 9 сарын 7-нд маш амаргүй нэгэн давхцал бол Монголын попод үүсэж байгаа. За энэ нь бол мэдээчтэй рэпер цэцээ болон мөвжи тэгээд Hit Park дээр тоглолтоо хийж байгаа Young Kings-тэй мөвжи олон Young Sub 2 Proto бол Thomas Tom амжилтыг хүсье. Та бүхэн бол Young залуучуудаа очиж үзээрэй залуусаа. Миний энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөж байна. Subscribe дарахаа буу мартаарай. Suck out. Гэртээ үзэгчтэй.